Амархан сайн байцгаана үзэгчдээ үндсийн өсөлтийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндсийн малчин телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа Аракав богино зай морин төрөлгийн уралдааны цуврал нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэсээр байгаа. За энэ удаагийн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаад бол бид бүхэн бас Аракав богино зай морин төрөлгийн уралдаанд мордоо уян сойсон эрхэм уяачд болоод үзэн сонирхсан үзэгчдийн сэтгэлийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарт бол Аранга аймгийн Батцангил сумын залуу яач Алтан гэрэл Эрдэнэт нарын сэтгэлийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За залуу яачдын маань хувьд бол одоо богино зай морин төрөлгийн уралдааны хувьд маш гайхалтай сайхан боллоо гэдгийг одоо бас ярьж байлаа. За энэ уралдааны хувьд морины биеинд бол одоо ачаал үсгүй богино зайд уралж байгаа учраас одоо олон уралдахын боломжтой. За мөн гадаад оронд очсон юм шиг яг тэр мэдрэмжийг бас авж байлаа. За мөн олон үзэгчдийн дунд одоо морин шууд ингээд телевизээр хараад байх бол одоо бас гайхалтай байсан гэдгийг дурдаа ярьж байсан. За мөн хөдөө малаа малдаг малчин залуусын бидний хувьд бол одоо морио уяад уламжлалт одоо холын зай морин уралдаан болоод богино зай морин уралдааны хослуулан ингэж уях бол маш таатай байлаа гэснийг бол дурсан ярьж байсан юм аа. За энэ уралдааны хувьд бол одоо бай шагналын хувьд маш өндөр. За тэгээд мөн уйжгаа уяач болоод унжгаа унаач хөвгтийн хувьд маш сэтгэл таатай сайхан уралдаан боллоо гэдгийг ярьж байсан юм аа. Ингээд та бүгдийг эрхэм уяачтайгаа сэтгэлийг бас хүлээн авах хэмээн хүсэж байна. Намайг Аранга аймгийн Батцангил сумын Улаанчлуугийн харьяат залуу яач Шарав сүрэнгийн Алтан гэрэл гэдэг. Манай болохоор Монгол улсын аварга малчин Алтан унганы эзэн. За би 2017 онд хугацаа цэргийн 2 дугаар ээлэн Хинтээ Дэлгэр хаан цэргийн алба хаасан. 232 дугаар тэр ангидаас очоод төрийн торгон сүргийг малжлаад миний морь уйх эрдэм уяаны гараа ерөөдөө эхэлсэн. Хувьдаа морь уучлаад яг нутаг орондоо яг уяад яг 2 жил болж байна. Наа Аранга аймгийн Батцангил сумын аймгийн аварга малтан доктор Эрдэнэт гэ. Тэгэл аав гэдэг гаж мөр унж байгаа л 3 жилийн өмнөөс л өөрөө удаа гарч мөр үйсэн да. Сум морин нутгаараа сайхан наадаа л хайрыг тураавал явж лээ да. За шинэ Аранга аймагт Аракав морин төрөлгийн уралдаанд энэ зүүн уралдсан. Энэ бол одоо уламжлалт морь уяа болон богино зай уралдааны хослол уяхад бол ерөөдөө нэг чанар уралдааны юуны хувьд бол нэг өөрчлөлт байгаагүй. Гэхдээ хамгийн гол нь яг морин тойруулалт уралдаад ирэхээр яг гадаадын төвшөнд яг гадаадд очсон юм шиг мэдрэмж төрөөд малчин залуу уяачд биднэрт бол илүү хүрдүнтэй болмоор юм шиг санагдсан. Тэгээд зөвхөн малаа маллахын хажуугаар сум орногтой уралдахад гадна тийм морин тойрог башаа урлага бай шагналын өвдөж өндөр сэтгэл санааны өвдөж бие дамар эвтэйхэн зөв зохистой зүйл санагдсан. Ерөөдөө сүүлийн жилд одоо энэ морин тойруулгын богино зай уралдаан гээд нэг сайхан шинэлэг юм бий болсон. Энийг би одоо энэ зүүн очиж өөрөө биеэрээ очиж сайхан үзэж харж сонирхож догдолж очиж үзлээ. Өөрөө би бол үзэгч хүний хувьд уяач хүний хувьд би бол морь малаа уйжсэн. Тэгээд энэ богино зай уралдааг ер нь өөрөө биечлэн очиж сайхан үзэж сонирхсны хувьд тэр Ара комплексийн тэр морины уралдааны тэр талбайг харахаас ахуулаад тэр морийг зурхаа дээр зогсоод уралдахаас ахуулаад үнэн хүний тэр богино зай уралдаан гэдэг утгаараа огшоосон тийм догдолсон одоо эндээс гараад хэдэн километр цагийн хурдтай уралдаж энэ талбайг тойрч хэдэн минутанд орох бол гэж догдолж ингэж хүлээсэн айгүй гоё тийм огшоосон гоё уралдаан болдгийм аа. За 10 дугаар гарааны хурдан шанс 6 мөр маань гарааны зурхаагаас иргсэн байгаа харагдаж байна. За өнгөн дээр өгөн нэрсмээ яриад баяр сайхны хээр азраг морин тойруулгын уралдаанд бол ерөнхийдөө бол зохион байгуулалт маш сайн байсан. Яг энэ тэрийгээд өөрчлөөд нэг яагаадах юм байхгүй. Дараагийнх нь уралдаандаар нь арай жоохон мориныхын тоог нэмээд эхнийх нь нэг хэдэн гараан дээр яг нэг 60 эдэн морь ч юм уу 80 эдэн морьгуудаа тэндээсээ шигшээд 32 руу оруулаад тэр эдийн яг ингээд зоондоо хойрлоод уралдуулах гэсэн үгээр юм санагдсан.
тэрнээс бол зохион байгуулалт энэний тэгчээс ингэчээс гэсэн юм ер нь бол байхгүй. Би ахыгаа жалбуугээд ахыгаа хөрмөрт оролцсон. Нэг кам үзүүлээд нэг гурвлаад шигшээ пенальт нэг гурвалсан. Би морин тойруулгад миний халзаа азар, шуурхан халзаа азар нэртэй. Нэг амаа үзүүлж 2-3-т орж 3-3-т орж 2-4-т орсон. Морин тойруулгал яг арай моринны биед бол амар л та. Тэгээ холын заавралдаан бол яг алс хол юу яадаг холдоо сайн мордууд нь холынхон зайд уралдаад ордоо сайн яг хараатаа сайхан уралдаад хүч бол сайхан л байгаа. Уяас ойлгонд бол ерөөдөө анхандаа бол богино тойрол 2 км 400 гэж их боловч яг уламжлалт аргаар эхлээд жоохон ганц үе давхилээгээд үтсэн юм буруу байсан. Тэгээд шин цагийн уяаг хослуулаад арай өөр маягаар уралдаад зайгийн богинохоо ажил хийгээд байгаа нь ерөнхийдөө тохиромжтой санагдчихсан. Уламжлалт болохоор ерөөдөө жоохон зайн хоол тэгээд яг арай хүч хөдөлмөр их шаарддаг. Морин тойруулгад бол ерөнхийдөө яг багцааг нь аваад байх юм бол бие дамар бөгөөд их нэвтээх. Уяхад их тохиромжтой. Монголд бол ер нь хөгж боломжтой зүйл. Морин богино зайд тусад нь богино зайн уях мордуудад тусад нь наад мордуудад тусад нь үйл арай зүгээр юм билээ. За ер нь богино зам морин уралдааны одоо яг алсын зам морин уралдааны хоёрын одоо уяаны гол онцлог бол одоо их сайхан хөнгөрүүлж, ойрын зам морин уралдаан болохоор их сайн хөнгөрүүлж, тэгээд ер нь их хөлийн хурдтай, дайчин тийм гарамгаа дайчин тийм хурдтай, хөлийн хурдтай тийм морийг одоо бэлтгэдэг юм байна. Алсын зам уралдаан бол хуучин Монгол адуу бол холын давхилтай гэж байдаг, дисвэртэй гэж байдаг, үзүүр дээрээ суун гэж байдгүй, тийм мордууд. Одоо манай богино зам уралдаан бол их шинэлэг, их сайхан хөлийн хурд сайтай, их огшоосон, яралцсан тийм сайхан мордууд л одоо уралдаг болсон юм байна. Ер нь 100 харж яхад. Ер нь бол нэлээдэн жилийн өмнө угаасаа юугаар гараад ахт бол морин тойрол гадаадын нэвтрүүлгийг ер нь үзчихсэн л та. Ер нь их гараанаас нь гарахад л их л гой санагддаг байсан. Тэгэл яг өөрөө нүдээр кап дурлаад байсан чи үнэхээр төсөөсгүй гой мэдрэмж авдаг юм байлээ. Зүгээр зүрх түг хийгээл. Уулзалтаагүй уусар мусал харгаар чинь мачин телевизээр гарч ирж харсан штэ гэж найзууд Улаанбаатарт байгаа найзууд энэ тэнд байгаа хүмүүс уцтаал одоо дараагийн уралдаан чи хийзээ гэж асуугаал. Тэгээ яг шууд амжуулж байгаа нэг айгу зүгээр санагдаа. Тэгээ хүн болгон үзээд тэгээд Улаанбаатарт байгаа улсууд ч за одоо уралдах чинь шүү гэж илчгээ. Тэгээд нэг мачин телевизээрээ тавиал яг үзээл. Тэгээд дуусныхан дараа залгаа. За сайн байна шүү амжилт хүсье гэж дараагийнх нь уралдаан хийзээ гэж асуугаал. Тэгэл тодорхой. Уусаа олонний дунд ч бас тэнцэнс нэг хөрлөл явуулчихварч уусаа тэгэл хамаагүй могшиж байгаа ч басаа. Одоо хүүхдтэй загсан юм аа тэгэл одоо бодож байгаа. Одоо энэ дээр л хөдөлгөөнтэй гэл тийм ээ. Тий. Нүдэрээ харж байгаа. Тэгээд яг тайлбарт миний азаазах чи гараа болгон дээр хамгийн түрүүнд гараал явдаг байсан. Ер нь бол 2 км-ээр 1 км 500 бол довтон төрүүлж явдаг байсан. Тэгээд жоохон орслоо. Тэгээд яг ингээд нутаг устан зарлуулаад хамгийн дөрөнд ингээд гараа явуулах гоё мэдрэмж авах. Тэгээд яг нөхөрөмжөөс яг гарах мэдрэмж яг үжигчтэй яг нүдэн дээр байж байгаа болохоор орилдоод ирэхээр өөр гоё байсан. Дараагийн уралдаанд бол үнэхээр бол уралдах гэсэн зорилго сэтгэл их өөдрөг байгаа. Тэгээ бүрч 2 морь бэлдсэн байгаа. Тэгээд өмнөх жилийнхээс илүү алдаан дээрээс туршлага суусан, илүү их амжилт гаргана гэсэн бодолтой байгаа. Тэгээ эртнээс ерөөдөө болгоно гэсэн зорилготой байгаа да. Гран-приг авна гэсэн бодолтой л үзэндээ. Ер нь яг энэ морин тойруулалт бол яг 2 км яг зориулсан дагнсан морь бэлдмээр юм байлээ. Өөр юм уралдахааргүй яг зөвхөн энэ морин тойруулга аракапта яг тааруулаад тэрэндээ зориул яг бэлтгэх нь чухал юм байлээ. Тэгээ адууныхаа яг таг монголч гэхгүй яг ингээд цусын шогон сайжруулад
Богинзан яг хөлийн урдтай адуу бэлдүүл их уралдах боломжтой. Тэгээд тэндээс яг ингээд тойроо уралдахад нэг яа цаад бэрхшээл байхгүй. Нэг тойрол үтсэн багт бол адуу тэгээд сурчаар явчих юм шил. Чи яаж ийшээ орч яаж уралдчих гэхээр манай уяачтай холбоо тавиал бид бүртгүүлэл орсон шүү дээ. Тэгээд дараа жил болох уу яах вэ гэвэл асууж лээ. Тэгэхээр болно та өөртөө нээлттэй юм шиг байлаа шүү дээ. Тэгээд мордол сайн бэлтгэж ивэл асуудалгүй хаа л гэжэлсэн. За энэ Аракапи зохион байгуулагч нараа болон ивент тэтгэгчдад бүхэнд баярлалаа гэж хэлээ. Энэ бол яг үнэхээр хөдөө орон нутгийн аслагдмал байгаа морь үйдэг малдаг залуучуудыг ер нь итэхтэй их сонирхолтой болгож өгсөн. Хөдөө орног манайдны ахуйтай зүгээр ингээд морио уяал баг сумынхаа нааданд дууралдаал тэгээд байшаа ингээд нэг хэдэн төгрөг аваад авдаг. Энд бол болохоор үнэхээр байшаа гинлийн хувьд бол үнэхээр яг ингээ морь үйж байгаа усуудад бодит үнэтэй хувир нэмэр болж байгаа. Тэр шагналын хувьд их сайхан. Тэгээд гурав болохоор яг ингээд Монголдаа анхудаага ингээ Ара комплекс ингэж барилдаад уралдаад ерөөдөө ингээд морин тойруулга гэдэг 21 аймагаас хамгийн түрүүнд хийсэн нэг цаашаалтаа санагдаад тэгээд аймагт орсон сууж байгаа хүмүүс ч гэсэн хамаагүй яг ингээд хажууд нь морь үйдгүү ч гэсэн яг үзээ суухтаа яг ингээд бооцоогоо тавиал яг л энэ дээр өөрийнхөө морийг яг уйдсан юм шиг тийм бооцоо тавьж уралдуулж байгаа нэг цаашаалтаа харагдчихсан. Энэ зам бол одоо маш олон уяачд цоо шинэхнээр одоо Ара комплекс буюу Арангай аймагт байрлах одоо соёл амралтын хүрээлэнд болсон Аракап уралдааныг зорж мордоо үйж ирсэн байгаа. За эх жил бол энэхүү уралдаан маань нэлээд өтгөн болж олон уяачд олон мордтой ирж оролцохоо гэсэн одоо уяачдын маань сэтгэл үзэгчдийн маань сэтгэл байгаа. За мөн аялал жуулчлалын хүрээнд энэхүү Аракап уралдаан дээр одоо ирсэн үзэгчдийн сэтгэл бол маш өндөр байсан. За Богинзай морин уралдааныг яг одоо газар дээр нь үзэж за энэ мордын хоорондонд бооцоо тавьж өөрийнх нь одоо бооцоо тавьсан морь төрүүлэх за яг тэр гараан дээрээс нэгэн зэрэг гарахыг хараад бол одоо олон үзэгч уухайлан дэмжиж байсан нь бол одоо энэхүү уралдаан маань Монгол хөрсөн дээр маань одоо маш амжилттай зохион байгуулагчийн илрэл болсон юм аа. За мөн энэ уралдаанд мордоос ойсон уяачдын хувьд ч гэсэн яг өөрсдөө үзэгчтэйгээ дунд сууж өөрийнхөө морийг нутаг устайгаа зарлуулан гарч уралдахыг хараад бол маш ихээр огшиж хажууд нь үзэж байгаа олон үзэгчдийн уухаан дунд бас огшиж үзэж байлаа гэсэн сэтгэлийг ярьж байсан. Ингээ та бүгдээ энэ сайхан уралдааны бас уур амьсгалаас хүргэж байгаамаа. За та бүхэн маань шууд дамжуулт Малчин телевиз Араг фестивал 2025 за хорчлоо. За эрхэм хүндэт наадамчдаа Аракапын хурдан 7 морь гараанс иргсэн. За 7 морьдыг Арангай аймгийн Бацангас морьд Бямбочрын бор морь тэргүүлсэн. Ард дээр нь Үлзийбаатрын хул морь, урд дээр Анхбаатрын шарга морь. За 7 дугаар морьд Аракапын маань Адан сүргийн төлөөдөд хурдан зээрд морь иргээд за гарын зурхаагаас эргээд 300 м газрыг туулсан байна. Ингэж харж байгаа нэг үе да тий. За Аракапын маань морин төрөлгийн маань баруун хойд хавтгай дээр морьд орж ирж байна. За өнгөн дээр нь Бацангас морьд Сумын алдар твэж Бямбочрын бор морь амуу зүүн дээр нэг номертой морцсон бор морь амуу зүүн дээр за өнгөн дээр нь Арангай аймгийн Бацангас Сумын Анхбаатрын шарга газраг өнгөлсөн. За амуу зүүлүү Эрдэнэ сумын хөрсөхийн хул газраг 7 номертой амуу зүүлүү орж ирлээ. Амар өтөрж явна. Тэгээ. За эхний 3 морь Эрдэнэ сумын хөрсөхийн хул газраг амуу зүүн дээр за өнгөн дээр нь Анхбаатрын шарга газраг 3 дээр Их тайвны бор хойр газраг. За 4 дээр Бямбочрын бор морь, 5 дээр Үлзийбаатрын хул морь. За 7 дээр Ара комплексийн маань хурдан зээрд морь явж байна. За эхний 3 газраг бол нэлээд эрчтэй. За нэг 20-30 м багцаад асарсан байна. За өнгөн дээр нь Арангай аймгийн Бацангас сумын хараад аймгийн алдар твэж Эрдэнэбаатрын Анхбаатрын шарга газраг. За шарга газрагыг түүний
Зээдүү Отгонбаярын Эрхэнбаяр гэдэг уяач он журалдуулж байгаа. За амуу зүүн дээр яваа. Аранга аймгийн Эрдэнэ улаан сумын яриат аймгийн алдарт уяач Чулуунбаттын хөрсөхийн хул азрах. За 3 дээр Эрдэнэ улаан сумын яриат Жүвтэн шарвын хээр азрах 3 дээр. За мордмоо нүгэн дээр орж ирлээ. За 2 азрах холбоотой. За зөв толд нь Эрдэнэ сумын яриат хөрсөхийн хул азрах өнгөн дээр нь. За дадаа намартай морцсон хөрсөхийн хул азрах төрүүлж. За 2 дугаар Анхбаатрын шарга азрах 3 инх тавны бор хоёр азрах 4 дээр инх тавны хөрмөр 5 дээр Үлзийбаатрын хулмөр за 6 дээр Бямботрын бормор за дээр арга цэвэн хурдан зээрд мөрдж ирлээ. Огшоосон, баярлуулсан хүн болгон одоо өөр өөрийнхөө хойбыгаар за бооцоо тавих нь бооцоогоо тавина. Морио хараад огшиж тэр мордын уралж байгаа тэр хүүхдүүдийн гол нь тэр хүүхдүүдийн авиас тэр морийг одоо тэдэн метр яваад тэгж амын тавина, тэгж уралдуулна, тэр үзүүр дээр нь тэгж хөдөлгөнө гэсэн тэр унж байгаа хүүхдийн тэр огшиж байгаа тэр сайхан эмоцийг тэр үзэгч түмэн харна. Тэр морины тэр яралцсан дөрвөн сайхан туура газар бөмбөрж ирж байгаа тэрийг харж хүн болгон огшно. Тэгэхээр манай Ара комплексийн энэ богино зайн уралдааны одоо энэ бүтээж хийсэн, зохион байгуулсан энэ бүх албан байгууллагууд их баярлдаг би. Энийг бид нар зүгээр гадаадын морин тойруулга Японы одоо уралдааны юунаас зүгээр зураг телевизээр харж байсан болохоос яг энийг ингээд өөрийнхөө аймагт энэ газар усан дээрээ яг энэ өөрийнхөө хөрсөн дээр одоо яг нүдэрээ хараад тэр хүмүүсийн одоо баясж байгаа тэр наадамчин олны уухай тэр морины ирж байгаа тэрийг харахад бол яг л нэг гадаадын тэр морин тойруулга уралдааныг ерөөсөө яг дэрэгдээс нь биетээр нь үзэж байгаа нь онцлог гоё байдаг л та. Энэ жилийн үед анх эхлээд нөгөө жокенер гэдэг нас жоохон заагаад байсан. Би эхний 2 уралдаан дээр яг нөгөө 16 нас үссэн хүүхдэрнээс босны хүүхэд яг үнэхээр яг энэ унаач хүүхдийн жокены тал дээр яг хүүхдийн насын нэмүү эсвэл яг жингийн заагаад өгчмөр юм байлээ. Эсвэл хэдэг жоохон хүүхдүүд бол бас жоохон эрсдэлтэй юм байлээ. Яг гараа маргаан дээрээс гарахад нэг 14 насны эсвэл яг 16-аас дээж насны 50 элтэй хүмж гэдэг юм уу. Тэгээ заагаад өгчвөл аюулгүй бөгөөд хүмүүс үзэхэд ч гэсэн ер нь эрсдэл багтаа зарим нэг хүмүүс харж байхад энэ жоохон хүүхд яана нэг имээсэн асуудал зөндөл харагдчихлээсэн. Ер нь бол жоко бэлдүүлэх зүгээр юмсаа санагдсан. Яг мэрэгчлээ. Цаанаасаа эсвэл жоконоор өөртөө бэлдээд өгчүүлэх амар зүйл баг гэж бодож байна. Уяач нь өөртөө мөрдөө аваачаал өгчдөг. Тэгээд мэрэгжлийн жоконоор нь номероор мордол явчихдаг. Жокогийн онцлог чадруудаас дөрөвдвөл биеийн жим бага байх. Олон улсын стандарт жин нь 49-оос 55 кг орчим байдаг бөгөөд хөнгөн байх нь морин дээр даралт багтай, хурд нэмэхэд тустай байдаг бөгөөд тэсбэр ба хүч унаж байхдаа жингээ хөл дээрээ төвлөрүүлдэг, морины хөдөлгөөнтэй уялдаж энергийг хэмндэг байна. Тактик ба стратегийн хувьд уралдааны турш өрсөлдөгчөө ажиглаж, гарах мөчөө оновчтой сонгож, мориныхоо хизээ хурд авах, хизээ тавьширхийг зааж өгдөг чадвартай унаачийг жокой гэдэг байна. Ингээ Аранга аймагт гоё мөрөн Ара кап гэж гоё юм зохиогоод бас яаж яах нэг баярлж байгаа. Тэгээ би өөрөө мөр уралдуулаад ингээ яаж байгаа дуулах баяртай байгаа. Монгол орны 330 сум 21 аймагт ингээд хүлэг морьдоо уяад малаа малж байгаа. Ер нь бол малчин залуусыг энэ морин тойруулахт морио уяад сориод үзээсээ энэ зөвхөн Аранга аймгийн Ара кап гэхгүй яг 21 аймагтаа юм капын уралдаан зохион байгуулад тэрнээсээ шигшиж гаргаж ирээд Монголын хэмжээнд шигшмэл кап гэж уралдаан болвол их зүгээр байна. Тэгээд яг аймагтаа ингэ зохион байгуулах юм бол тэгээд сум болгоноос хүмүүс нь морьдоо уяад нээлттэй оролцоод дэлгэрүүлэл үнэхээр энэ бол Монголд бол ер нь хамгийн зөв зохион байгуулалттай уралдаан болох юм шиг байна гэж хэлмээр байна. Тэгээд хүн болгон мориосоо уяад уралдаанд оролцоороо л гэж хэлсэн. Хүмүүс нөгөө толоо юу аваад бооцоо тавьдаг штэ. Карт аваад. Тэр карт авч байгаа чиний халзаа заргаач амуу үзүүнтэй тавьсан шүүгээ тавьсан чи миний 3-аар ороод бусдын бүгдийн зөв таацсан байсан чи хүмүүс чамаас олж бооцоог алчлаа чи яасан муу дахиулж байл гэж нөхөжтэй болж исэн та ер нь. Нилээ итгэл хүлээж ирсэн уусуудтай бас итгэлийг алдсан баха.
За баярлалаа үзэгчдээ. Энэ түрээд үндэсний үзүүлэг төгөн дэлгэрүүлэгч Монголын Улсын малчин телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа Аракап богино зай морин төрөлгийн уралдаан энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. За энэ удаагийн дугаард бол одоо Аранга аймгийн Бадцангил сумын залуу яач Алтан гэрэл Эрдэнэт нарын сэтгэлийг та бүхэндээ хүргэсэн байгаа. Тэгээ та бүхэнд маань дуршлаг хөрөмтлүүлж эх жилийнхээ одоо Аракапт морин сойх уяачт маань бас илүү сайхан дуршлагыг хөрөмтлүүлж эх жилийн уралдаан өтгөн сайхан болно гэдгийг бол одоо ерөөж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Төрөө баяртай.